Дараагийн асуултанд хамтдаа орцгоё. Дараагийн асуулт бол та Монголын боловсролын тухай юу гэж боддог вэ гэсэн асуулт байна. Эд нь чанаргүй ихтэй сургууль олоон гэсэн байна. Бид нь гадны сургууль сурсан дээр гэсэн байна. C. Бүгд дээд боловсролтой байх албагүй гэсэн байна. D. Суурь боловсролыг сайжруулах хэрэгтэй. За санал хураагч маань 13 TikTok 88 дугаар руу мессеж илгээгээрэй. Аль нэг сонголтоо хийгээд эсвэл Freshback application-ээр ороод нэвтрүүлгийнхаа нэрийг сонгож жагаад саналаа илгээгээрэй. Би заавал гэдэг үгийг орчод байгаа. За баярлалаа. Freshback application-ы татаад хэрвээ саналаа өгөх юм бол 8888 төгрөгийн урамшуул эдэлж байгаа юм байлаа. Та юм захиалаад тэндээс асуулаад авах боломжтой гэж би ойлгож байгаа. Инфлюенсер хэсэгтээ би ярилцгуудаа нэг үгүй. За тийм. Баярлалаа. За залуусаа. Монголын боловсролын тухай юу гэж бодож байна л гэж байгаа юм байна. Тийм байна. Хариулт нь ойлгомжтой биш үү те. Ойлгомжтой. Тэгвэл энэ чинь нийтээрээ юу гэж бодож байгаа гэдэг нь сурсан. Чанаргүй ихтэй зурвал олон ихтэй таарал дээр санал нийлж байна. Тийм. Би болохоор одоо жишээ нь суурь боловсролыг сайжруулах хэрэгтэй гэж бодож байгаа байхгүй юу? Тэнгүүт жишээ нь олонхоор тэгж бодохгүй гэж бодсон шүү дээ. За. Олонхоор Харин боловсрол гэдэг юу нь юу гэж бодож байгаа? Боловсрол ойлгохгүй. Боловсрол. Боловсрол бол боловсрол. Юу гэмдэ одоо За би танд өөрийнхөө бодлыг би зүгээр өөрөө бодож байгаагаа тань зүгээр хэлье. Боловсрол гэдэг бол шүү дээ. Нэгдүгээр тухайн хүний амьдралын чадварыг дээшлүүлэх боломж. Хамгийн гол нь бол боловсрол гэдэг бол тухайн хүнийг өөрөө бодож, сэтгэж, шийдвэр гаргахад нь нөлөөлөх зүйл. Боловсрол гэдэг бол тийм. Тэгээд түрүүний хэлдгээр нөгөө нэг амьдралын чанарыг дээшлүүлнэ гэдэг маань илүү сайн ажил, илүү хялбар ажил, илүү их мөнгө олох ажлыг тэр боловсролоор л олж авна. Боловсрол бол албан боловсрол гэж байна. Тэр нь бол сургууль сурна тий. Албан бус боловсрол гэж байна. Хүн өөрөө мэдэж сурч мэдэж болно. Тийм үү? Боловсролыг бол би бол ингэж л ойлгодъё. Хүн бол тодорхойлчихно. За тийм. Тэгэхээр боловсрол бидэнд одоо яаж ийна л гэдэг байгаа тий. Боловсролын тухай ер нь та юу гэж бодож байна л гэж асуугаад байгаа. Тэгэхээр цөмөр энэ асуултанд хамтдаа хариулъя. За та хоёр хоорондоо ярилцаад байж байгаарай. Тэр гурийн яриаг цөмөр хамтдаа сонсъё. Би зүгээр нөгөө эхэлж таяраас асуух гэсэн юм нь ер нь бид нэг хүүхдүүдтэй харахаар багтаал хамаг төлөвшлөө авчдаг юм шиг. Тэгээс ингээд судалгаа уншихаар 5 ч гэлөө 6 нас хүрэхтэй л ерөнхий суурь авчдаг. Тэгэхээр одоо суурь боловсрал гэдгэндээ орчих юм болов уу гэд бодоод байж байна. Та хоёр маань юу гэж бодож байна? Суурь боловсрал санал нэгтлгүй яг уу боловсрал сэдв нь өөрөө маш чухал. Хотод байгаа төвчрлийн 30% нь боловсролын чанар хайж одоо хол гэртээ мөртлөө одоо зайтай хотын төв рүү сурвал хүүхдээ өргөж өгч байгаа. Гэр бүлийн хөдөлгөөн тэгж анзаардаг шүү. Яг хүүхдээ суулгаад өөрөө суугаад ингээд явж. Тэгэхээр яг нэг чанар бас яригдал. Чанар харагдаал. Тэр нь одоо төгжрөл хүртэл үлээж гэсэн судалгаа гарсан. Хоёр маань Монголд ихтэй сургууль төгснө үү? Монгол бас гадаад. Монгол бас гадаад аль нь. Би бас яг тийм л дээ. Тэгэхээр нөгөө хариулттай бас нэг санал нэгтгэх хүсэхгүй л байна. Чанаргүй ихтэй сургууль олоон гэдэгтэй. Гэтэ одоо мэдхгүй монголчууд юу гэж бодох юм бол. Харин тий. Тэгэхээр бас л бүгдээрээ л нэг л ер нь ойролцоол байна л да тий. Тэгээ ер нь бас зөв хариулт гэж яг байх. Чанаргүй ихтэй сургууль бас айгүй олон байгаа шүү дээ. Гэтэ нэг үе бодоход энэ бас жоохон тоон багасчлаа баг тий. Багасаад л гашгүй. Чанар нь тодорхой ажил сайжруулах. Тийм тодорхой ажил сайжруулах. Хүүхдүүд ер нь гадагшаа явж сурыг гэдэг нь. Манай хүүхдүүд гэдэг юм. Бүгдээр тэгээд энэ харамсалтай. Тэгтээ сурж төгсчөөд Монголд өрөөд ирсэн шүү. Тий. Чанаргүй ихтэй сургууль гэснээс сая цахим залиланд өрцөн улсуудын 65% нь дээд боловсролтой хүмүүс байна гэсэн статистик хараад чанарын тухай асуудал шууд толгоонд орж ирсэн. Тийм ч одоо наад захын боловсролоо авахгүй байх уу? Эсвэл нөгөө нэг чулуу шитгэхэд нэг брүүстер одоо очоод онцдог гэдэг шиг хавтгаагаараа боловсрол эзэмшээд яваад байгаа юм уу? Одоо аль нь надад шууд чанарын асуудал. Чанар тэгвэл аль нь юм шиг байна. Та хоёр маань. Би бол цэнхэрлүү буюу энэ чанаргүй ихтэй сургууль. Ачааргалмаа санал нэгж байгаа юм. Яг энэ дөрвөлээ л байна. Харин тий. Гэтэ бас бүгд дээд боловсролтой байх ч албагүй л ах тий. Бас тэгж байгаа ч гэсэндээ яг цаанаа бол диплом шаарддаг шүү дээ. Диплом шаарддаг. Нэг хэсэг бол ийм одоо хандлага айгүйх явсан шүү дээ. Заавал ихтэй сургууль төгсөггүйсэн ч гэсэндээ таныг ажлын байран дээр авчия. Бид тэр уур чадварыг заагаад өгье. За санал хураах шуум харагдчихэ. За тий. Бүгдээрээ хариултаа сонгож болно. Та хоёр маань сонголтоо хийгээрэй. За ойлоо тий нэгтгэл өстэй юм шин тий. Энэ дээрээс жоохон зүрхэн. Тэгэхээр энэ дээр за ойлголоо. Бүгдээрээ жоохон нууч хід нөгөө баг явах. За бид гурав бол боловсролын талаар зөндөө ярилцсан тий. Тэгээ би бас тэн дээр ингээд өөрийнхөө бодлыг бас нэмээр санагдсан.
За боловсрал гэдэг бол заавал сургууль сурдаг. За албан боловсрал эзэмшихээс гадна гэр бүлийн хүмүүжил те тэнцэн бол боловсралд явж байгаа. Одоо хүнлэн, инэрэнгүй, ёс зүйтэй гэдэг зүйл чинь бас боловсралдаа хамаарагдал явчихна. Энэ боловсралыг хүн бүр насны туршдаа эзэмшин. Ер нь боловсралыг биш үү те ер нь насны хязгааргүй эзэмшин. Одоо гадаадад 80-тай хөгшин ихтэй сургууль төгслөө гэдэг бол тэр бол үнэхээр бүр алга ташмаар зүйл баг те. Хүн бол 40-оос дээш наснд бол ерөнхийдөө тарих жоохон гацаатай байдаг гэж байгаа шүү. За ингээд залуусаа сонготой их үү? За. Та Монголын боловсролын тухай юу гэж боддог вэ гэсэн байна? Эргэлцээл. Шууд сонголттой. Одоо өнгөрсөн. Энэ л дараач татгалтай. Суурь боловсролыг сайжруулах хэрэгтэй. За, уян гишүүн суурь боловсролыг сайжруулах хэрэгтэй гэдэг дээр юу гэж бодож байна? Ер нь энэ талаар юу гэж бодож байна? Ер нь суурь боловсролыг сайжруулах хэрэгтэй эдгээр нарыг зөв байж магадгүй юм гэж бодоод л байж. Сургууль цэцэрлэгээ сайн байраа. Төсөв мөнгөн дээрээ тэр сургууль цэцэрлэгээ сайн боловсруулаа. Нэг ангид 70 хүүхэд сурж байна. 70 хүүхэд сурж байгаа тохиолдолд тэр хүн суурь боловсрол эзэмших ямар ч боломжгүй байна. Таны нэг анхаарал гэж. Би хувийн сургуулиудыг тэгтээ төрийн энэ нэг ачааллаас бас нэлийн хөнгөвчлөлтөг газар гэж боддог штеп. Одоо тэгээд зарлыг бид нэр өгж байгаа. Хувьсах зарлыг нь өгж байгаа тэгтээ за хэднээс 10 саяас дээш төлбөртэй байх юм бол өгдөггүй юм билий. Тэгээд их чи шатлалтай юм байл л дээ. Тэгээд тэгэхээр тэр мөрөнд бодохоор тэгэл бид нар чинь тэгээд таны түрүүний хэлснээр хүүхдүүдэд зөөгөл явж байгаа нь нэг сонголтоо хийх боломжийг нэгдүгээрт олгоод байгаа юм шиг. Тэгээд төрөөс нөгөө янз бүрийн барилга барих мөнгөний тавиулахгүй өөрсдөө барьчаад байгаа юм. Тэгэхээр бас тийм туслаад байгаа юм шиг санагдаад тий. Тэгэхдээ тэр суурь боловсролыг бий бол сонгох юм байна. Гэтэ гадуур сурвалжлага байгаа бүгдээрээс хамтдаа харсан байна. За суурь боловсрол таарах гэж байна. Суурь боловсролыг сайжруулах хэрэгтэй болов. Бүр ингээд нэгдүгээр ингээс орж байгаа хүүхдийг яг ямар сургах барилтыг ингээд ойлгоод тийм ингээд багш нартайгаа эцэг эхчүүд нас тулж ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй ингээд ганцхан багш нарын ажиллаад тэр хүүхдийг ингээд боловсрол эзэмшүүлэх гэдэг чинь хэцүү шүү дээ. Эцэг их багш сурагчийн хамтын ажиллах учраас. Тийм. Ер нь суурь боловсролыг сайжруулах хэрэгтэй гэдгийг сонгох юм болоо. Ааха, суурь боловсролыг сайжруулах гэж бодож байна. Хамгийн чухал зүйл бол бас суурь боловсрол гэж би бодож байна. Суурь боловсролыг сайжруулах гэдэг дээр санал нэгдчих юм шүү. Танайхан баг оноогоороо төрүүлчих юм болов? Багтлаад. Харин та тий. Баяртай да. За, Сан суралт гарсан байна. Тэгээд монголчууд энэ асуултанд яг юу гэж бодож байгаа те гэдгийг цөмөөрө хамтдаа харъя тэхүү. Та Монголын боловсролын тухай юу гэж боддог вэ гэж асуусан. Чанаргүй ихтэй сургууль олон. Гадны сургууль сурсан дээр бүгдээд боловсролтой байх албагүй. Суурь боловсролыг сайжруулах хэрэгтэй гэдэг бүр явж 74. За 100 жигүүрийн баг маань тасарлаа да. 74 оноо нэмж авлаа. Баяр хүргэе. Чанаргүй ихтэй сургууль дээр 18 оноо авах нь. За ингээд зүүн гартлын баг 103 оноотой, харин баруун гартлын баг 55 оноотой болж байна. Тэгээд монголчууд бол ер нь суурь боловсролоо сайжруулаад гэж байгаа юм байна. За ашгүй аз болж бирс дээд сургууль харагдсан байна.